За сайн байцгаана уу? Японы хэлний багш Одон Чимэг байна. За өнөөдрөөс эхлээд та бүхэндээ өөрийн YouTube-ийн сувг болон Facebook пэйжээрээ дамжуулан Японы улс болон Японы хэлний тухай тавьчих мэдээллийг хирагана үсэг энэ дотроос эхний 5 хэсгийг үргэлжлүүлээд катакана үсэг ханз Японы хэлний цуврал хичээл Японы хэлний бэлтгэл сурах тухай тавьчихсан зөвлөгөө тайлбарыг цуврал болгон та бүхэндээ бичлэг болгон хүрэхээр төлөвлөж байна. Альва ямар нэгэн хэлийг сурахын тулд тухайн улсынхаа талаар бас тавьчихсан мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдэг үгнээс та бүхэнд Японы улсын тухай тавьчихсан мэдээллийг хүргье. Нихон албан ёсоор бол энэ ханзыг Ниппон, амын ярианд бол Нихон гэж дууддаг. Албан ёсны боловсролоо бол Японы хэлээр олгодог. Харин парламенттай бол Айну болон Окинава аялал, Рюку хэл хэрэглэхийг бол зөвшөөрсөн байдаг байна. Үндсэн хуультай хаан засагтай улс бөгөөд Европ тооллоор биш хааныхаа тооллоор явдаг. 2021 он маань бол Ревагийн 3 дугаар он гэж явж байгаа. Хоккайдо, Хоншу, Шигоку, Кюшу гэсэн 4 том аралтай. Энэ 4 том арал нь бол бүх нутгийнхаа 97%-ийг бол эзэлдэг. Японы улс нь бол нийтдээ 47 мужид хотуудтай. Тэгээд дэлхийд бол эдийн засгийн үзүүлэлтээр 3-т бичигддэг байх нь. Дундаж наслалтын үед аваад үзэх юм бол эрэгтэй нэг 80 орчим, эмэгтэй нэг 86 орчим наслалтыг үндэстэнүүд юм байна. Японы топ 3 сургуулийн хувьд бол Токио, Кёто, Осакагийн сургуулиуд бол нэрлэгддэг байх нэ. Ингээд одоо та бүхэндээ Японы хэлний тухай тавьчих мэдээллийг хүргэе. Японы хэл нь Японы улс болон Японы хэлээр ярилцдаг хэл хэлцэгч түвний хэл. Японы хууль нь бол албан ёсны хэл гэж заадаг. Албан хэрэгээ Японы хэлээр хөтлөөд боловсролын салбарт бол бас албан ёсоор улсын хэл хэмээн Японы хэлээр заадаг байх нэ. Хоёрдугаарт нь болохоор Японы хэлээр 130 саяас илүү хүн ярьдаг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10 дугаар байранд жагсдаг байх нь. Японы хэлний түвшин нь бол N5-аас E1 хүртэл гэсэн 5 түвшинтэй. N5 нь бол анхаарчны түвшин, E1 бол хамгийн дээдлийн дээд түвшин байх нэ. Японы хэлний гол бичиг үсэг нь бол хирагана, катакана, ханз байдаг бол Японы хэлний авилбэр зүйн хувьд бол цүн 2 авийг хасаад ихшгээр амилдаг үе нь бол дуудлагын хувьд чанга дуудагддаг. Харин хэлний өргөлт нь бол чанга, нам гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Өгүүлбэр зүйн хувьд бол алтай язгуурын хэлүүтэй ижилхэн. Тийм учраас бас нэг агууштай тал нь бол яг манай монгол хэлний өгүүлбэрийн төстэй учраас сурахад хялбар хэлний нэг болж явдаг. Тэгэхээр өгүүлэгдэхүүн, тусагдахуун, өгүүлэхүүн гэсэн бүтцтэй явдаг байгаа. Японы хэлэнд хүндэтгэлийн үг хэллэг гэж бас байдаг. Тэгэхээр хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэх үед бол өгүүлбэрийн бүтцэд нь өөрчлөгдөхгүй. Харин өгүүлбэрт орж байгаа тэр нэр үг болон үйл үг нь тогтсон албан ёсны хүндэтгэлийн үгээр солигддог байгаа шүү. Ингээд хирагана үсгээ. Эхлэе. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол хирагана 5 хэсгээ та бүхэндээ заана. Хирагана үсэг нь бол үндсэн 46 үсгээс бүрддэг. Энэ бол 5 хэсэг 41 гэвлэгчээс бүрдэнэ. 41 гэвлэгч нь бол дотроо К, Са, Та, Хагийн эгнээний 20 гэвлэгч нь баруун дээд үнцгтэрээ 2 тусал авч 2 гэвлэгч үүснэ. Харин Хагийн эгнээний 5 гэвлэгч маань баруун дээд үнцгтэрээ буурынхий тэмдэглэгээ авч хувирдаг бол Игийн эгнээний И буюу 2 дугаар эгнээний гэвлэгчүүд маань жижиг Яю Ё гэвлэгч авч хувирдаг байгаа. Хирагана үсгээр бол ханзны дээд дуудлага болон үндсэн Японы үгийг бичдэг. Бичих дараалал буюу зурлагын хувьд бол зүүнээсээ баруун дээрээс доош гэсэн чиглэлтэй бичдэг байгаа шүү. Ингээд та бүхэндээ нэг бяцхан зөвлөгөө өгье. Тэгэхээр ер нь бол альва хэлийг сурахын тулд мэргэжлийн багшаар хэлний суурьаар зөв зэгцтэй заалгаж сурах хэрэгтэй. Тэгээ хэлний суурьаа зөв эзэмшээд аргаа олчихсан хүн бол цаашаа бие дагаа сурахад бол хялбар болдог. Тэгээ Японы хэлээ сурахын тулд та бүхэнд дөрвөлжин шугамтай дэвтэр, тэгээд 0.5-ын харандаа баллуур хэрэгтэй болно. Тийм учраас эхний ээлжинд та бүхэн дөрвөлжин шугамтай дэвтэрээ 4
дөрвөн нүдний нийлүүлсэн дээр бичиж болно. Аль эсвэл шууд анханасаа нэг нүднээр бичээд эхэлсэн ч болох юм аа. Хэрвээ нэг нүдэн дээр бичээд эхлэх юм бол одоо цэгцтэй их цэвэрхэн харагддаг учраас болж игэл нэг нүднээр бичээд эхлэхийг бодоорой. За энэ дээр болохоор би эхний одоо энэ зураг маань бол дөрвөн нүд нийлүүлж бичсэн оюутны одоо үсэг. Хоёр дахь зураг нь бол нэг нүдэн дээр одоо катакана үсгээ бичсэн байгаа. Энэ зургийг одоо харьцуулж харуулсан байгаа. За тэгээд та бүхэн дөрвөн нүдэн дээрээ нийлүүлээ бичнэ үү? Эсвэл нэг нүднээрээ бичнэ үү? Тэ? Тэгээ та бүхэн өөрсдөө сонгоод бичээд яваарай. За тэгээд одоо болохоор дэвтэр дээр болохоор дандаа нөгөө өсгөнүүдийнхээ галгнуудыг дандаа доош нь цувуулж бичнэ. Тэгээд доош нь цувуулж бичихдээ дандаа нэг нүд алгасаад галгуудаа бичээд явна шүү заа юу. За тэгэхээр эхний ээлжинд хэдүүлээ 5-ыг шиг үзэхийн тулд та бүхэн дэвтэр дээрээ А, И, Ү, Э, О гэсэн энэ 5 дуудлагыг нэг нүд алгасаад доош нь цувуулаад бичээрэй. За ингээд эхний их шиг маань А их шиг орж ирж байна. За А их шиг маань 3 зурлагаас бүтдэг. Нэгдүгээр зурлага нь 1, 2, 3. За 3 зурлагаас бүтэж байна. Та бүхэн дагаад бичээрэй. За дараагийн их шиг маань И их шиг орж ирж байна. За И их шиг маань 2 зурлагаас бүтнэ. 1, 2. За дагаад бичээрэй. И их шиг И 1, 2. За дараагийн их шиг маань Ү их шиг орж ирж байна. Ү их шиг маань мөн адил 2 зурлагаас бүтдэг. За 1, 2. 1, 2. За дагаад бичээрэй. За 2 зурлагаас бүтэж байна. Дараагийн их шиг маань Э их шиг. За Э их шиг маань мөн адил 2 зурлагаас бүтнэ. 1, 2. 1, 2. За 2 зурлагаас бүтэж байна. Та бүхэн дагаад бичээрэй. Их шиг маань О их шиг орж иж байна. Нэгсэндээ хамгийн сүүлийн их шиг. О их шиг маань 3 зурлагтай. 1, 2, 3. 1, 2, 3. За 3 зурлагаас бүтэж байна О их шиг маань. Дагаад бичээрэй. За ингээд хэдүүлээ А их шиг, И их шиг, Ү их шиг, Э, О гэсэн энэ 5 их шигэ өнөөдрийн хувьд яах нь одоо бичиж чэйжлэх хэрэгтэй болох нэ гэсэн үг. За А их шиг 3 зурлагтай, И их шиг 2, Ү их шиг 2, Э их шиг 2, О их шиг маань нийтдээ 3 зурлагаас бүтэж байна. За ингээд одоо хэдүүлээ саяын одоо үтсэн 5 их шиг орсон үг бүтээцгээе. За эхний үгнүүд маань А их шиг орсон үгнүүд байгаа. А, И, Ай, А, Ү, Ау, А, Ки, Аки, А, Са, Аса, А, Мэ, Амэ. За багшаага дагаад хэлээрэй. Ай, Ау, Аки, Аса, Амэ. За дараагийн үгнүүд маань И их шиг орсон үгнүүд орж ирж байна. И, Ү, Иу, Ику, Ику, Ирү, Ирү, Ину, Ину. За дагаад хэлээрэй. Иу, Ику, Ирү, Ину. За дараагийн их шиг Ү их шиг орсон үгнүүд орж ирж байна. За эхний үг Ү, Ши, Уши. Ү, Э, Үэ. Ү, Чи, Учи. Ү, Рү, Үрү. Ү, Ми, Уми. За дагаад хэлээрэй. Уши, Үэ, Учи, Үрү, Уми. За ингээд тойрон багш дандаа нөгөө монгол орчуулгыг бичсэн байгаа учраас та бүхэн бас монгол орчуулгыг хамт бичээд аваарай гэж зөвлөе. За дараагийн Э их шиг орсон үгнүүд орж ирж байна. За эхний үг Э. Хоёр дахь үг Эхи, Эки. Эига, Эйга.
эмпц, эйго. За багшигаа дадлээрээ эки, эйга, эмпц, эйго. За хамгийн сүүлийн шиг о шиг орсон үг бүтээцгээ. Эхний үг окане, отоко, онна, отоото, ото. За багшигаа дадлээрээ окане, отоко, онна, отоото, ото. За ингээд өнөөдрийн хичээл маань ерөнхийдөө дуусч байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ яасан бэ гэхээр өнөөдрийн хичээл маань ингээ өгөр дуусч байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Японы хэлний хирагана авсаг болох үндсэн 5-ыг шиг үз дуслаа. Тэгэхээр та бүхэн маань дараагийн сурвалж хичээлүүдийг одоо үзхийг хүсвэл миний YouTube-ийн сувг болох Одно Сенсей Japanese, за Facebook пэйж болох Одно Сенсей Japanese гэсэн одоо пэйжийг дагаарай гэж хэлье. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа. За энд би одоо та бүхэндээ юуны талаар мэдээлэл оруулсан байна вэ гэвэл Монголд одоо Японы хэлний төвшин тогтоох шалгалтуудын мэдээллийг бол оруулсан байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол Монголд 4 төрлийн шалгалт явагдаж байгаа. GLPT, GLCT, NATES, JTEX гэсэн 4 төрлийн шалгалт явагдаж байгаа. За эдгээр 4 төрлийн шалгалт маань бүгдөө одоо тодорхой өгдөг хугацаатай, за мөн төлбөрүүд нь мөн адил бичээстэй байгаа. Ямар хүнд одоо зориулалт, шалгалтын хугацаа, төвшин энтрийн огшин дэлгэрэнгүй одоо энэ дээр бичээд оруулсан байгаа учраас энийг бас мөн адил зураг хэлбэрээр би пэйжд оруулсан байгаа учраас та бүхэн тухтай хараад тэгээд өөрийнхөө төвшин тохирсон шалгалтыг өгөөрэй гэж хэлье. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.